Оройтой хоолойд давтаа марлаа. Эхмэ, энийг хараа. Энэ юу вэ? Оо, чөтгөр хаалгадаж. Гүн чи юу гэдэг бичээсвэ? Алло, зургийн дараад баталгаажуулчих. Ойлголоо. Гэнэр гайхалтай юм шүү. Хойд мосон далаагаас ийм олдор олдно гэдэг. Хүндрэлтний түүхийн хуудсанд шин түүх бичих болчихлоо шүү. Тийм ээ Эрхмэ? Гарцаагүй. Эрхмэ юу нээж үзэх үү? Хэрэггүй. Эндээс хөдлөе. Камптер очиж байгаад төв рүү мэдэгдэж цаашдаа яах үүргээ авъя. Ойлголоо. Орос эрдэмтдийн экспедиц хойд мосон далаад малтлага явуулж байгахдаа нэгэн агууг олсон ба агуун төгсгөлөөс ийхүү нэгэн хаалганд тулж ирэн шийдвэрээ гарган буцаж байгаа нь энэ юм. Таван залуу гинжит техникт суун баяртай явдлаа инээлдэн ярилцсан хөдөллөө. Хойд мосон далаад соёл иргэншил байсан гэхэр сонио юм шүү. Профессор та яах төлөвлөгөөтэй байна? Химэн хижээлэр болох Малкингих эрдэмтнээс дуу нэгтээ асуулаа. Тэрээр цонхоор бодол болон харж явснаа. Энэ бол хүн төрлөختний түүхийг өөрчлөх нээлт. Тийм болохоор хамаагүй хүмүүст мэдэгдэх нь зохимжгүй байх. Ямар ч байсан Орсын эрдэм шинжилгээний хүрээлэн мөн төрийн эрх мэдэлтэнгүүдийн шийдвэрийг хүлээх нь дээр болов уу гэж бодож байна. Гэхдээ бид хаалгыг яагаад нийгээгүй юм бэ? Чи боддоо Борис. Энэ судалгаа гайхалтай зүйлч. Бид торох дүүрэн тесрэх бомбыг нээх гээд байна. Гэхдээ тиймээс болгоомжтой алгуур хөдлөх нь зөв болов уу? Та нар ч аргагүй залуу байна та. Гэсээр чимээгүй болон буруу харан суулаа. Гинжит техник засыг хаг ярсаар нэгэн кампийн гадна ирэхэд дээр нь засан дарагдаж балартах шахсан самбар дээр саммит гэж бичсэн байлаа. Борис болоо одоо 26 настай залуухан эрдэмтэн юм. Тэрээр техникээс өсрөн буугаад капсулын байшингийн зүг гүүхээгээр орлоо. Байшин дотор янз янзын багаж хэрэгслийн урд суух 4 хүн байлаа. Борис инээд тодруулсаар "Манайха маш сонирхолтой мэдээтэй шүү. Бид шинэ олдор оллоо. Энийг хараа." Зургийн аппаратанд байх агуун гадна тал болон доторх хийгээд төгсгөлд нь байх хаалганы зураг гих зэргийг ээлжлэн харуулж байхад Малкийн гаднаас орж ирнэ. "Борис, давтаргүй мөн огш минь. Түрүүний хэлсэн миний үг ойлгомжгүй байсан уу? Гэхдээ Эрхмэ бид чинь нэг хамт олон шүү дээ." Үгийн зүрүүгүй түүнийг Малкийн заандан аваад "Сонс мо бяцхан амтан минь. Би энд ахлагч. Чи надаас өмнө юу ч өөрийн дураар хийж болохгүй. Тэр байтугай чамайг хаана явах, бүр яаж амсгалахыг би мэднэ. Хэрвээ таалагдахгүй байгаа бол зайлж болно" гэж шүдэ зуух шахам хэлээд түүнийг хойш түлхээд буцаж эргэж харна бусдад хандан. "Эндээс буцах онгоцтууд. Би өнөөдөр нутаг буцна. Намайг ирэх хүртэл энэ мэдээллийг хаашаач задруулж болохгүй шүү. Ялангуяа Борис, чамд бүр ч хамааралтай шүү" хэмээгээд байшингаас гарч явлаа. Засмөсөр хучигдсан өндөр уулсын цаанаас нисдэг тэрний сүнс хөнгөнөх дуу сонсогдно. Тэрхүү дуу цорайтан ойрцоор камп тэрэн газардлаа. Тослох нисгэгч нисдэг тэрний хаалгыг нээхэд гар тийшээ борин малхагаа хийсэхгүй хичээн гараараа даран бүх тийсээр Малкин суулаа.
Сайн байна уу хэмээ? Өөр явах хүн байгаа юу? Надаас өөр явах хүн байхгүй. Хурдан хуур. Уул нь ирсэн камп дээр нэг хоноод хөөрдөгсөн. Ямар яар үрэг гарав вэ? Маш чухал ажил байгаа. Мистерс дээр онгоц ирсэн үү? Тийм ээ, бид хөөрч байхдаа шатхуунаа цэнгэлж ирсэн. Таныг хүлээж байгаа. Сайн байна. Тэгвэл хүлээх юу байх вэ? Түргэн нис. Мэдлээ. Нисдэг тэрний моторын дуу чангарсаар дээшээ өндөр ав нислээ. Малкин доошоо харахад хамт олон нь гараа далд далдсаар жижигрэн үлдлээ. Энэ явдлаас хойш 1 сарын дараа та бүхэнд шуурхан мэдээ хүргэе. Хойдмсон далай дахь Оросын судлаачид хүн төрөлхтний соёлын иргэншил түүхийг өөрчлөх нэгэн олбор олжээ. Энэхүү нээлттэй Аз хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан олон улсын судлаачдтай хамтран олбороо судлахаар боллоо. Захиалга бичиж дуу оруулсан цадхуу. Шүүлтэн өдөр 1-р хэсэг ажлын санал. Улаанбаатар хотын 1-р хорооллын хаан нэгтээ нэгэн байшинд сарангой бүсгүй хөрвөөсөр ундутсан сэргэлээ. Утасныхаа сэрүүлгийг унтраан буруу хараад төдөөдлгүй эргээд унтаад өглөө. Хэсэг хугацаанд дараа сэрэн цагаа хараад орноосоо огл харан болсон. Хоцорлоо гэсээр гартаа таарах хувцснуудыг өмсөн нүүрний будга хаман цөнглээд гэрээсээ яаран хөдөллөө. Хаврын цагаар өглөө төвшрөө ихийг хэлэхүү. 1-р хорооллоос бухимдан бухимсаар хотын төвийн сургууль дээр нилээдгүй цаг зарцуулан ирэв. Хордлоогийн чой босонгуан хөшөөний араар яаран гүйсээр өндөр багнуудын ард байх хаалгаар орлоо. Гүйж явсаар багш нарын өрөө гих бичгтээ хаалгаар орвол түүний ажлын сайн аз болох болор ухтан авлаа. Хүйе, миний аз хайчгаа. Цаан төгжрээд хоцорчлоо. Яана чамаа захирал багш асуугаад явсан. Ууртай байна уу? Яана найз нь өнгөрчтэй хэмээн хэлээд хилээ гарган инээлээ. Үгүй зүгээр чамааг ирвэл өрөөнд хүрээ дээрээ гэж хэлээд явсан. Чи хурдан очсон дээр баха. За найз нь гэлс явчаад ирээ гэсээр эргэн гарна урдаа байх оюутнуудыг сүлцээр захирал багш гэсэн өрөөний хаалгаар шагаалаа. Сайн мэн үү? Орж болох уу? Сарангаа. Орлогоо явах уу? Ишээсөө гэсээр урдаа байх сандал руу заалаа. Бүсгүйч алхсаар суухад захирал багш хувцаа нэг засаад буцсан суугаад. За тэгэхээр Сарангоо өнөөдрөөс эндээ ажиллахгүй болж байна да. Гэхэд Сарангоогийн царай ихэд бараатан хоёр нүдэнд нь нулимс цэйлэгнэх шахан. Багшаа би өнөөдөр нэлээд хоцорсноо мэдэж байна л та. Ингээд тэглээгээд хүний шууд хаалж болохгүй үстэй. Хинэн гуйх маягтай хэлнэ. Дайвшир да. Би чамтай өөр юм ярих гэж байгаа юм. Гэ чи энэ бичгийг унш та. Түүний урд альбом бичиг бололтой зүйлгийг гарган тавилаа. Бүсгүй хэсэг уншиж байгаад дууссан бололтой буцаан ширээн дээр бичгийг тавиад захирал багш руу харууллаа. За, чи ерөөхдөө ойлголт авчихлаа. Тэгэхээр юм байна. Сургуулийн багш нар ярилцаад шинэ залуу бөгөөд чадварлаг багшийг явуулах нь зүйтэй гэж шийдсэн. Тэгээд бидэнд чиний хувийн хэрэг яг таарад байгаа юм. 27 настай хэрнээ Германд боловсрал эзэмшсэн. Тэнд 2 жил ажиллаж амьдраад магистр хамгаалчихсан. Тэгээ болоогүй. Одоо доктороо Хятадд хамгаалахаар хүсэлтэд өгч гисэн.
Залуу хүн гэхэд магтууштай. Тэгээд бид чамааг энэ ажилд явуулах боллоо. Чамаас асуулгүй шууд ийм шийдвэр гарган ажлаас чинь чөлөөсөн дуучлаарай. Гэхдээ чиний ирээдүг бодсон хэрэг юм шүү дээ. Сарангууд энэ гинтийн хэрэг өөрт нь үнэхээр таалагдсан бөгөөд ирээдүйн карьерт нь маш том чухал зүйл байсанд элдвзүүл ярилгүй захирал багшаас би шууд ажилд орох уу хэмээн шийдэмгийн асуулт тавилаа. 3 хоногоос шууд явна. Одоо очоод ажлаа хүлээлгэж өгөөд хамт олондоо баяртай гэж хэлдэг. За ингээд ажиллаад өштэй шав минь гээд босон. Гараа өгөхөд бүсгүй түүнийг тэрвэрэн баярлаа багш гэж хэлээд гараад явлаа. Сарангой багш нарын өрөөндөө орон болор найзтай болон хамт олондоо юу болсон талаар хэлж ажиллахгүй болсноо дуулав. Бүгд л их баяртайгаар хүлээн авсан ч зарим нэг хүмүүс нь харамсаж байлаа. Түүний өөдөс харж цуудаг түмэг их залуу байдаг ба сарангууд хайрыг харж шидэд нилээд удсан юмсан ч. Сарангоо өөрийн зүйлээ баглаад жижиг хайрцагт хийж дуусаад явхаар болоход ажлынх нь орой уулзахаар цаг товлон гаргаж өглөө. Хотын годмыг чимэх бүсгүй энэ удаад бүрлэх инэн харсан хүн болгоны харцыг булааж уйраасаар гэртээ ирэв. Гэртээ орон буудан дээрээ доош харан хөвтөөд утсаа гарган хөдөө байх ээж авруугаа дүрс чатар залгалаа. Байна уу? Байна. За сайн уу ээжээ? Сайн. Хөгшөө охин залгаж байна. Аваа, хөөе, аав, сайн уу? Сайн минь охин. Яасэр залгаж явах ажилдаа яваагүй юу? Би энэ зүгээр үү? Би сайн зүгээрээ. Ээж та хоёр нь дажгүй юу? Дажгүй. Мал төлөлөд ажилтай л. Тийм үү. Ээж баяртай мэдээтэй таагараа. Юу юм бэ? Арай имээ болох гэж байгаа юм шидтэй. Үгүй өөр юм. Тэгвэл хүнтээс авах нь уу? Үгүй ээж. Тэгээ юу юм бэ миний охин? Охин нь гадагшаа явахаар болсон. Дахиад уу? Хаашаа тий? Холоо ээж Химээ хэлж байхад яран тасалт нь дуудлага орж ирэв. Ирсэн дуудлагыг таслахад байна уу? Энэ миний утсанд байгаа юм байх та. Байна уу? Байна ээж. Охин яралтай уцаар ярих болчихлоо. Маргааш ирээ. химээгээд дасаллаа. Төрөний залгсан дугаар руу иргэн залгахад сайн байна уу? Аз хамтын ажиллагааны газрын Монгол дахь суурин төлөөлөгч ярьж байна. Сайн байна уу та? Таныг хязаа явах талаар мэдгдсэн болов уу? Тэмээ мэдгдсэн. Таны дэцэг маргааш гэрийнтэн хаягийн дагуу шуудан гар хүргэн. Өөр бусад мэдээллийг таны имэйл хаяг руу явуулсан байгаа. Биднээс асуух өөр зүйл байвал энэ дугаар руу холбогдох юм уу? Эсвэл имэйл хаягаар явуулаарай. За, ойлголоо баярлалаа. Баяртай. гээд утас тасрав. Бүсгүй холоо энд гарах гэж байгаа учраас бэлдэх юм их байлаа. Орой болохоос өмнө дэлгүүр орж дулаан хувцас өөр бусад зүйлсийг худалдаж авахар буцан гарлаа. Их хотын хүл өвмөн дунд явсаар оройтой залхан хэрэгцээ зүйлээ цуглуулан бэлдээд ажлын газрынхантайгаа уулзахаар товлсон газараа очлоо. Ууж идэж, цалгиж, шүн дүт хүртэл наргив. Түмэг их залууч жоохон уусан юмдаа халуурн сэтгэлээ түнд хилчилж, уйлж, унжиж, сүлдээ агсран найраг тарааж орхисон тэр. Маргааш өглөөний 9 цагт Сарангой бүсгүй хаалгыг зөөлхөн хин нэгэн догшно. Нүдэн ухассаар болсон хаалга тайлбал Монгол шуудан гих улаан малгай өмссөн нэгэн залуу зогсох ба сайн байна уу? Энэ Сарангойгийнх мөн үү? Тийм байна. За танд шууд ирсэн байна гэж хэлээд түүнд зузаан дугтуутай зүйлийг өгөөд яваад өгөв. Дугтуг задлахад
2 хоногийн дараа Москва хүрэх онгоцны тийз болон бусад бичиг баримтын хамт байлаа. Нэгдүгээр хэсэг төгсөв. Зохиолыг бичиж дуу оруулсан Цадхүү. Хэрвээ манай суваг танд таалагдж байвал лайк, саб дарахаа битгий мартаарай.